За энэ дотор байр бас нэг улсын хэмжээнд 83 дотор байр барина гэсэн байна. Тэгэхээр хөдөө орон нутагт одоо хөдөө суманд бол одоо дотор байр хамгийн чухал асуудал л да. Хөдөөний малчин ард түмэн чинь нэг хүүхдээ сумын төв дээр дайтай догтой дотор байранд байлгачаад хичээл номыг хийлгээд тэгээд одоо нэг мал хуугаа хариулаад ажил амьдралаа зохицуулаад явхад одоо таатай байх л да. Тэгэхээр энэ дотор байрны орчныг ер нь сайжруулах яг бид нар нөгөө Эрдэнэтийн төслөөр нэг бас нэг дотор байр сургуулийн нөхөн жорлон устгах нэг төсөл бас хэрэгжүүлсэн тэр маань бас нэлээд амжилттай хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр энэ шиг ийм дотор байран дээр дахиад тусгайлсан онцгойлон анхаарсан ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үү? Төрөний дахиад миний нэг асуусан нэг хуучин сургууль дотор барилга байгууламжуудаа засвар арчлалт тал дээр нь ер нь яаж анхаарч ямар бодлого барьж явах юм бэ? Энэ дээр Наранбаяр сайд бас нэг хариулт өгөөч. Микрофон 4 Наранбаяр сайд. За баярлалаа. Энэ дотор байрны асуудал бас бид энэ ер нь дотор байрыг бид нөхөн жорлонгоос нь бол бүрэн гаргаж байгаа. За Эрдэнэтээс бол 170 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд энэ ажил бол одоо ингээд дуусч байна. За хүндрэл үүссэн нэг 20 гаруй байршил байгаа. За тэрийг бол шийдчих юм боломжтой гэж харж байна. Хоёрдугаарт бас дотор байранд дах хүүхд хамгааллын үйлчлэгийг сайжруулахыг энэ чиглэлээр хөтөлбөр боловсруулад санхүү төсвийг шийдэж өгөөд за одоо энийг бол хөдөлмөр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хүүхд хамгааллын агентлагтайгаа хамтраад явахад бас боломжтой гэж харж байна. За мөн одоо ADB-гийн Азийн хөгжлийн банкны шугамар бас бусдгүй тусламжийг хэрэгжүүлнэ. За түүний зэрэгцээ дотор байранд бас энэ ер нь цаашдаа ер нь эрэгтэй эмэгтэй хүүхдийг өөр байранд байлгадаг байх. За энэ хүүхдийн хамгааллыг илүү сайжруулах, тэнд нь одоо камержуулах гэх мэт одоо иж бүрэн ажлуудыг бол хийж гүйцэтгэх ёстой гэж харж байгаа. Баярлалаа.